одоо зохион байгуулж байгаа хариуцлагатай сонгогч сургалтын 2 дугаар ээлжил амжилттай явж байна. Тэгээ өнөөдрийн сургалтанд бол ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 15 хүүхэд оролцож байгаа. Тэгээ энэ 15 хүүхэд маань нийгмийн ухааны чиглэлээр бас гүнзгийрүүлж суралцдаг ийм хүүхдүүд маань оролцож байгаараа их онцлог байгаа. Тэгээд энэ сургалтаар хүүхдүүд маань маш их идэвхтэй оролцож байна. Энэ сургалт бол үнэхээр хэрэгцээтэй байгаа нь бас харагдаж байна. Тэгээд хүүхдүүдийн одоо гол сонирхож байгаа зүйл бол энэ нам эвсэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гэж юу вэ? Энэ мөрийн хөтөлбөрт одоо дүн шинжилгээ хэрхэн хийх вэ? Энэ дүн шинжилгээ хийснээр бид ирээдүйд одоо ирээдүйнхээ төлөө одоо зөв сонголтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг энэ одоо сургалт агуулгыг одоо маш их сонирхож маш их идэвхтэй оролцож байна. Тэгээд орон нутагт бол энэ сурагч багш нар бэлтгэгдснээрээ энэ сонгогчийн боловсролын чиглэлээр бол ажиллаж байгаа нь бол маш их чухал хэрэгцээтэй ийм зүйл юм. Тэгээд сонгогч өөрөө мэдлэгтэй, сонгогч өөрөө хариуцлагатай байснараа үнэхээр одоо бид нэр улс орны болоод аймаг орон нутгийнхаа хөгжилд бол оруулах маш том хувь нэмэр юм а гэж одоо бодож байна. Сайн байцгаана уу? Намайг Номлын сургуулийн 12-ийн А ангийн сурагч Чулуунбатын Нинж Одгор гэдэг. Тэгээд өнөөдрийн сургалтын дээр болохоор сонгуулийн зарчмын талаар ярилцсан байгаа. Сонгогч гэж хийн, сонгогдогч гэж хийн, ямар үйл ажиллагааны дарааллаар явуулж бидний хэрхүү өөрсдөд нь ирж сонгуул гэдэг зарчим бүрэлдэн тогтдоггүй талаар ярилцсан байгаа. Тэгээд ер нь аль миний ойлгосноор хамгийн гол нэг хэнийг сонгосноор бидний сонгосон хүнээсээ харгалзаад ямар нэгэн зүйлийг ингээд бий болгохын тулд ирээдүгөө өөрөө ингэж сонгодог талаар хамгийн гол ойлголттой болсон байгаа. За сайн байцгаана уу? Номлын зөвсөлбөр сургуулийн 12-ийн ангийн сурагч Цэцгээ Өгтөөс өгт байна. За өнөөдрийн сургалтаар сонгуул гэдэг нь яг юу болох, сонгуулийн тогтолцоо, оролцогч, сонгогч, сонгогдогч гэж хэн болох талаар мэдээлэл авсан. За сонгогч гэж юу юм бэ гэхээр одоо ард иргэдийг хэлдэг бол сонгогдогч нь болохоор за бидний төлөөлөл болоод одоо улсын их хурлч гэдэг юм уу эсвэл аймгийн зөвлөлийн дарга ч юм уу одоо тэдэнд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хэлдэг. За залуучуудын хувьд болохоор сонгуул өгөх хэрэгцээ харьцангуй бага байдаг бол өндөр настай хүмүүсийн харьцангуй их байдаг. Хэрвээ залуучууд сонгуул өгөх юм бол одоо би биш бид гэх үзэл баримтлалаар одоо бидний ирээдүйг бас давхар өөрчлөх зорилготой одоо Z generation буюу залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд та нар сонгуул өгснөөр бидний бөгөөд бас өөрсдийнхөө ирээдүйг өөрчлөх боломжтой шүү.